15. Роберт Чөтгөр. Энэ орой Вангийн хөгжмийн академинд том баяр болох байсан учраас гүн операг үзнэ гэдэг нь үндэстэй зүйл байв. Өнөөдөр Левассер удаан хугацаагаар өвчилж байсны дараа Бертрамын дүрд тоглож олон сонирхогдож байсан хөгжмийн зохиолчийн бүтээл хуучин шигэн Парисын дийдсэн хүрээлэнгийн сонирхлыг ихэд татна. Баян залуучуудын адил Альберт хөгжимчдийн байранд ногдсон суудал байдаг байлаа. Түүнээс гадна дийдсийн залуучуудын ложийнхныг нь оролцуулгүйгээр ойрхны танил найз нөхдийн Арбат ложид ч бас суудал олдоно. Зэрэгэлдэх сандал нь Шато Рено гэх байлаа. Бушаан сэтгүүлч хүний хувьд бүх тасалгааны эзэн байсан бөгөөд дуртай газраа сууна. Энэ орой Люсен Дебре сайдынхан ложиг эзэмших болж түүнийг Морсер гүнд өгөхөд цаадах нь Мерседесийг дургуйтсан болохоор Данглерт өгч хадагта нар лож хүлээн авахыг зөвшөөрвөл Дүшээ гүнгийн хатан охин хоёр дээр оройхон ирнэ гэж хэлүүлжээ. Авгаачвал татгалзаагүй нь мэдээж хэрэг. Зүгээр олдох юмд саятан шиг дуртай хүн байхгүй. Данглерийн тухайд гэвэл өөрийнх нь улс төрийн зарчим ба эсрэг бүлгийн депутатын хувьд сайдын ложинд сууж тохирохгүй гэж үзжээ. Авгаа охинтойгоо оюулхнаа дуур үзэх нь эвгүй болохоор бидэнтэй хамт юм үзнэ үү гэж Люсэнд зурвас явуулжээ. Нэрийн хүүхнүүд хоёулахнаа ложинд сууж байвал хүмүүс дургуйсан зөөрхөх бөгөөд харин мадемуазель Данглер ээжтэйгэн бас түүний нууц самрагтай театрт очивол олон нийтэд буруу шаахгүй ажээ. Нийтийн заншилтаа эвлэрхээс өөр яах вүлээ? Заншсан ёсоор үзэгчдийн тасалгаа бараг хоосон байхад хөшиг нэгдлээ. Жүжиг эхэлсэн хойно театрт хурч ирэх бол бас л манай дийдсэн хүрээлэнгийн заншил юм. Энэхүү цагтаан ирсэн хүмүүс нэгдүгээр үзэгдлийг үзэж сонсож чаддаггүй ажээ. Тэд зөвхөн л орж ирж байгаа хүмүүсийг харж хаалгууд дуурах ба ярилцахыг нь сонсно. Альбер доод тулын хажуугийн лоожны нэг үд нэгдэж байхыг хараач гүнгийн хатан гээ орж ирж байна гэхэд гүнгийн хатан гээ гэдэг чинь хэн блэ гэж Шато Рено асуулаа. Түшээ гүн ич яасан уучламраагүй асуулт бай. Түшээ гүн гээ гэдэг хэн болохыг та мэддэг юм уу? Тийм ээ. Өнөөх гоо сайхан Венец хүүхэн үү? гэж Шато Рено асуув. Тэгэлгүй яах вэ? Энэ минутанд хатан гээ Альберийг харчхаад түүний мэндэлсний хариуд инээмсэглэн толгойд өглөө. Та таньд юм уу? гэж Шато Рено асуухад нь тийм ээ гэж Альбер хариулаад Ромд байхад Франц намайг танилцуулсан юм гэв. Ромд Франц танд үзүүлсэний адил тусыг одоо та надад хүргэнэ үү? Дуртай яа. Чимээгүй гэж үзэгчдийн дундаас дугарлаа. Үзэгчид хөгжим сонсох гэж хүсэж байгааг залуу хүмүүс огтхонч хайхрахгүй яриагаан өргөжлүүлж байлаа. Энэ хүүхэн өнөөдөр Марсын талд болсон морин уралдаан дээр байж байсан гэж Шато Рено хэлв. Өнөөдрий? Тийм ээ. Нэр өнөөдөр чинь уралдаан болсон л доо. Та хожив уу? Байхгүйтэй адилаа. 5 лойдер л хожлоо. Ямар морь дөрвөлв? Наутилус. Тэр моринд тавьсан юм. 3 удаа уралдах байсан биз дээ. Тийм ээ. Жокей клубын шагнал алтан цомж байсан. Их хачин болсон шүү. Ямар? Чимээгүй байгаа ч гэж дахин тэдний рүү хашгирлаа. Ямар? гэж Альбер дахин асуулаа. Энэ уралдаанд огт дуулдаагүй морь хүн хоёр төрүүлсэн. Яаж тэрв? Ийм явдал болоо доо. Вампа нэр дээр бичигдсэн морь ба яв нэртэй унах хүнийг хэн ч анзаарсангүй. Тэгтэл гайхамшигтай сайхан хээрмэр унсан жижигхэн биетэй хүн гарч ирлээ. Халаасанд нь 20 фут туглах хийсэн ч гэлээ түүнийг Ариэл ба Барбаро хоёроос үд хоймрын зайтай төрүүлэхэд нь саад болсонгүй. Тэгээд тэр хэний морь хүн байсныг мэдсэнгүй юу? Мэдээгүй. Тэр морь тэгээд ямар нэрээр бичигдсэн гинэ? Вампа нэрээр. Тэгвэл би танаас илүү мэдэх юм байна. Хэний морь болохыг би мэдэж байна гэж Альбер хэлэхэд нь тамнаа дуугаа суугаач хой гэж 3 дахь удаахан голын суудлаас хэлэх сонсогдов. Энэ удаа уцаарлсан нэхэд байсан тул залуу хүмүүс энийг өөрсдөд нь хандсан болохыг ойлголоо. Тэд загзаримгаар хашгирсан хүнийг эрж
үзэгчүүд харсан боловч ямар ч хүн дахин дуурсангүй тул дахин тайз зөөд харлаа. Энэ үед сайдын ложны үүд нээгдэж хадагтай Данглер түүний охин ба Льюсен Дебри 3 орж суудлан эзлэв. Бэс таны танилуд орж ирлээ гэж Шаторино хэлээд та юунд баруун тийшээ хараад байгаа юм? Таныг хаагаад байх шиг байна гэв. Альбер эргэн харвал үнэхээр хадагтай Данглерын харцтай тулгарсан бөгөөд хүүхэн дэвүүрийн хөдөлгөн түүнтэй мэндэллээ. Мадмуазель Эжний тухайд гэвэл тэр охин зөвхөн том нүднийхэн харцыг доошлуулах төдий болжээ. Үнэн дээр доод гаралтай гэдэггүй юм бол энж танд их саад болохгүй л те. Та Мадмуазель Данглерт дургүйцэхээр юм юу байгааг би огт ойлгохгүй юм. Маш сайхан охин биш үү? Мэдээж сайхан охин л доо. Гэхдээ гоо сайхан гэдэг бол илүү ээлдэг зөөлөн, өөрөөр хэлбэл илүү хүүхнэрхүү байх нь дээр гэж би боддог. Гэж Альбер хэлэхэд 30 настай дан Альберийн дэргэд их л аавархуу байдаг Шаторино зөрж. Одоогийн залуучууд гэдэг юу ч таахгүй юм да. Эрхэм минь. Танд анчин Диана охин Тэнгэрийн нүрээр бүтээгдсэн хүүхэн өгч байхад та бас дургүйцэн гинэ гэв. Чохом тийм. Би Милисэн ч юм уу Клауны Венера шиг хүүхнийг л илүүд үзнэ. Энэ анчин Диана чинь баахан айц хүргээд байдаг юм. Актион шиг явдал надад тохиолдохгүй гэж айдаг юм. Нэрэнч энэ охиныг хараад байхад Альберт төрсөн шиг сэтгэлдлийг аргагүй юм гэж бодмоор ажээ. Мадмуазель Данглер үнэндээ гоо сайхан боловч цаанаа л нэг ширүүтэр байдалтай ажээ. Байглаас аяасан долгионд сайхан хар үсэн үзэмжтэй боловч түүнийг элен засах гэсэн гартад илдэхгүй юмсан гэсэн шиг харагдана. Сайхан хөмсөгтэй ганц өөлөх юм гэвэл заримдаа зангидахт нь хатуу зөрөгтэй гэлдгсэн эмэгтэй хүн зохимгүй мэт сайхан хөмсгийн дор сайхан харнууд гялалцсан. Хамар нь юноны хамар шиг харин ам нь ялгүй том боловч цанхэр царайнаасан хурц ялгарсан уруулын улам тодруулсан шүдэн тун сайхан ажээ. Бас байглаас заяадаг ердийн хэмжээнээс арай том гэмээр завчин дээрх хар мингэн Альберийг айлгсан энэ хүүхний царайг уламж шийдмэг байдалтай болгоно. Эжний биеийн хэлбэр нь бидний дүрслэн зурх гэж оролдсон царайтай зөгцөн. Шаториногийн хэлснээр энэ хүүхэн анчин Дианатай адилхан боловч түүний гоо сайханд илүү хатуу зориг байх ажээ. Хэрвээ охины олж авсан боловсролд ямар нэгэн дутагдал байдаг бол тэр нь мөн л царай шиг нь өөрхүйсийн хүнд илүү тохирох байв. Хэд хэдэн хэлээр ярьдаг, сайхан зурдаг, шүлэг бичиж хөгжим зохион. Хөгжимд илүү их дуртай. Сургуулийнхаа нэгэн ядуу найз охинтой хамт хичээлэх бөгөөд тэр охиныг сайн дуучин болох бүхэл зүйл бүрдсэн гэж хүмүүс ярина. Нэгэн нэр төгжмийн зохиолч түүнийг хожим нь сайн дууч болж баяжна гэж итгэж бараг л эцэг ёсны анхаарал санаачлага тавин хичээлдэг гэлцэнэ. Луиза де Армили гэдэг энэ охин хожим тайзан дээр дуулж болох болцсон Мадмуазель Данглерыг түүнтэй хамт олонний дотор явхад саад болно. Харин гэртэн бол хүлээж авна. Луиза банкны эзний гэрт найз охины хуваар чөлөөтэй байдаг болохоор ердийн багшаас илүү байдаг байлаа. Хадагтай Данглерыг орж ирснээс хойш хэдэн секунд болоод хөшиг хаагдлаа. Хагас цаг шахам завсарлах учраа амрах танхимаар зугаацах ч юм уу эсвэл танил нөхдийнхөө ложоор хэсэж болно. Хөгжимчдийн байрч бараг хоосорлоо. Альбер Шаторино 2 хамгийн түрүүн шахам суудлан орхиж босов. Альбер ингэж яран гарсан явдал нь надтай ирж мэдлэх гэсэн хэрэг гэж хадагтай Данглер бодоод охин руугаа тонгоож энэ тухай хэлэхэд цаатхан зөвхөн толгоон сэгсрээд инээмсэглэв. Яг энэ үед Альбер ээжний этгээгүй батлах гэсэн мэт нэгдүгээр эгнээний хажуугийн ложид гарч ирлээ. Энэ бол гүнгийн хатан гээгийн лож байлаа. Өө, эрхэм жуулчин гээд хадагтай хуучин танилын ёсоор гараан өгч намайг таньсан чинь ялангуяа хамгийн түрүү над дээр орж ирэй гэж бодсон чинь их сайхан байна гэлээ. Хадагтай минь, хэрвээ би таныг Парист ирсэн гэж дуулаад таны хаяг надад байсансан бол ингэж удаан хүлээхгүй байсан юм. Ингээд Францад цөөхөн үлдсэн дээдсүүлийн нэг миний найз Түшигүн Шаториното танилцуулахыг зөвшөөрнө. Таныг Марсын талд болсон морин уралдаан үзэж явна мөлий гэж над хэлсэн юм гэж Альбер хэлв.
Шаторино мэхин ясуулаа. Та уралдаан дээр байсан уу? Гэж хадагтаа сонирхон асуулаа. Байсан ахайтан. Тэгвэл Жокей клубын шагнал авсан тэр морь хинийх вэ? Над хэлж өгөхгүй юу? Гэж сонирхон асуухт нь мэдэхгүй юм аа. Би дөнгөсөө энэ асуултыг альбраас асуугаад л байж байгаа юм. Гэж Шаторино хариуллаа. Хадагтаа энэ танд их чухал байна уу? Гэж альбар асуулаа. Юу тэрв? Морины эзний нэрийг мэдэх. Тэгэлгүй яах вэ? Бодоод үзээд гүнхэд бэс та түүний нэрийг мэдэж байж болох юм да. Хадагтаа та ямар нэг юм хэлэх гэвэд янз нь. Бодоод үзээд гэж хэлсэн шүү дээ. Бодоод үзээч. Тэр хурдан хээрмэр ба ягаа хувцастай жижигхэн хүн хоёрыг анх хараад л би төрүүлнэгээд хөрөнгөнийхөө хагсыг тавьчихсан хүн шиг л төрүүлээсэ гэж хүсэж байлаа. Тэгэд бусад бүх мөрдөөс үүд хомрын зайтай төрүүлэн гарч ирэхэд нь учиргүй их баярлаж ухаангүй юм шиг л алгаан тассан. Тэгээд гэртээ хүрээд иртэл шатан дээр өнөө жижигхэн үнтэй дайралдаад хичнээн гайхсныг яана. Уралдаа төрүүлсэн энэ хүн надтай хамт нэг байшинд сууж байгаа юм байжээ гэж бодоод хаалга нээтэл нөгөө танихгүй морь хүн хоёрын өнөөдөр авсан алтан цом нүдэнд харагдлаа. Цомон дотор Лорд Рутвенээс гүнгийн хатан гээд гэж бичсэн бичиг байна лээ. За тэр дээ гэж альбер хэллээ. Энд чи юу гэсэг вэ? Та юу гэх гэв? Өнөөх Лорд Рутвен мөн гэж хэлэх гэсэн юм аа. Ямар Лорд Рутвен? Яагав? Бидний Аржентины театрт харсан бүг. Тийм гэж үү? Тэр энд байгаа мó? Гэж хадагтаа дуу олдлаа. Тэгэлгүй яахав? Тэгээд та түүнтэй уулздаг уу? Тэр танад ирдэг юм уу? Эсвэл та тэдний очдөг юм уу? Тэр бол миний ойрхны найз л да. Тэрж байтугай эрхэм Шаториноч түүнтэй танилцсан. Та яагаад заавал түүнийг шагнал авсан гэж бодож байна? Түүний морийг Вампа гэдэг нэрээр оруулсан юм байна. Тэгээд яагаад намайг олж авсан цууд дээрэмчин хэн гэдэг байсныг санахгүй байна гэж юу? Нэрээ тийм шүү дээ. Түүний гараас гүн намайг гайхалтайгаар аварсан шүү дээ. Тийм ээ, тэгсэн. Түүнийг Вампа гэдэг байсан юм. Тэгэлэр миний хэлдэг хүн мөн болохыг та өөрөө харж байгаа биз дээ. Харин тэр яагаад надад энэ цомыг өгүүлсэн юм бэ? Нэгдүгээрт би таны тухай түүнд их ярьдаг байсан юм. Хоёрдугаарт тэр лав нутгийнхаа хүүхнийг хараад өөрт нь анхаарал тавьсанд баярлсандаа тэгсэн байхаа. Түүний тухай бидний ярьсан дэмий яриаг түүнд хэлээгүй байх гэж танд найдаж байна. Илэн долонгүй хэлэхэд би тэгж яриаггүй гэж баталж чадахгүй. Харин танд энэ цомыг Лорд Рутвений нэрээр өгч байгаа нь. Гүн чин амар хэрэг байна. Тэр намайг үзий ядаж байна. Түүний ингэсэн нь танд дайсхын жимэг гэрчилж байна гэж юу? Үгүй л дээ. За тэр шүү. Тэгвэл тэр хүн Парист байгаа байх нэ? Бага. Тэгэхэд ямар шуухан сэтгэгдэл төрүүлж байх юм? Түүний тухай бүтэн 7 хоног ярьсан. Дараа нь Английн хатан хааны ширээнд залсан ба Мадмозвиль Марсын очир алмасыг хулгайлсан тухай ярих боллоо. Гэж альбер хэлэхэд Шаторино найз минь. Та гүнгийн найз. Тэгээд түүнд талтай байдаг юм байна. Хадагтай минь үүний үгэнд бүү үнэмшээрээ. Парист одоо ганцхан Монт Кристо гүнгийн тухай ярьцгааж байна. Тэр хадагтай Данглерт 30,000 франкын үнэтэй хосмор бэлгэлсэн. Дараа нь хадагтай Вилприйн амийг аварсан. Сүүлд нь Жокей клубын шагнал авсан байх шүү дээ. Морсер юу ч гэж ярьсан. Бэж түүний эсрэг одоо хүн бүхэн гүнг сонирхож гүнгийн тухай лавл 1 сарын турш ярьцгаана гэдгийг батлана. Гэвэм. Магадгүй гэж альбер хэлээд байзараа. Тэр хуучин орсон элчингийн ложийг хэн авч байгаа юм болоо? Гэж асуулаа. Аль нь вэ? Гэж хадагтаа асуулаа. Багнуудын хоорондох нэгдүгээр игнэнд цоо шинээр засчихсан шиг байх юм. Нэрээ тийм байна. Нэгдүгээр үзэгдлийн үед тэнд хүн байсан уу? Гэж Шаторино асуув. Хаан? Тэр лоожинд? Үгүй, надад юм харагдаагүй. Гэж хадагтаа хэлснээр төрүүчийнхээ ярианд эргэн орж тэгвэл та Монт Кристо гүн шагнал авсан гэж бодож байна уу? Гэж асуулаа. Би үүнд итгэлтэй байна. Тэгэд надад цомоо явуулсан байх нь уу? Эргэлзээгүй хэрэг. Бид хоёр танил улс биш шүү дээ. Цомыг буцааж өгмөр байна. Гэж хатан хэлв. Та битгий тэгэрээ. Хэрвээ буцаагаад өгвөл бүтэн Бадмарг эсвэл Индранилэр сийлсэн цомыг эрүүлнэ. Тэр дандаа л тэгдэг хүн. Үүнтэй нэвлэрхээс өөр аргагүй.
Энэ үед хонх дугарч хоёрдугаар үзэгдэл эхэлснийг мэдэгдэхэд Альбер суудлын дээр очиж суухаар бослоо. "Би тантай дахин уулзч болох уу?" гэж хадагтаа асуулаа. "Хэрвээ таныг зөвшөөрвөл би завсралгаар орж ирж Парист байхад чинь ямар нэгэн талаар тусуулж болох эсхийг асуумц. Эрхмүүдээ, би Бямбгарыг бүрийн орой найз нөхдөд хүлээж авдаг юм. Манайх Риволи гудамжны 22 дугаар байшин манайд очоорой" гэж хадагтаа хэлэв. Залуу хүмүүс мэхийн слот лоожноос гарцгаалаа. Тэр хоёр үзэгчдийн гол суудлал руу ороод хүмүүс цөм босож нэгэн зүг харж байхыг үзлээ. Тэд цөм тэр зүг харвал хуучин Оросын элчний лоожинд хараан туслаа. Тэр лоожинд 35-40 орчим насны нэгэн эрхэм дорндын маягийн хувцастай залуухан бүсгүйтэй хамт орж иржээ. Тэр охин гайхалтай гоо сайхан бөгөөд хувцас нь эхэл тансаг дэгжин учраа хүмүүсийн нүдийг булаажээ. "Монт Кристо Албан хүүхэнтэйгээ орж ирсэн байна шүү дээ" гэж Альбер хэлв. Өрөндөн ч гүн Гайди хоёр байлаа. Хэдэн минутаж болоогүй байтал Гайди зөвхөн гол танхимын үзэгчдийн анхаарлыг татаа зогсоогүй, театрт байсан бүхэл хүний анхаарлыг татлаа. Авгай чуул цэцгэн дэнгийн гэрэлд машид туяаран гялалцсан дорж болом чимгээг харах гэж лоожноос цухалсан. Сугларсан олон гайхан догдолсныг харуулсан чимээн дунд 2 дугаар үзэгдэл өнгөрлөө. Хинж чимээгүй байх гэж бодсонгүй. Саях ийм залуухан, ийм гоо үсгэлэнтэй, ийм сайхан охин хамгийн үзүүштэй зүйл боллоо. Энэ удаа Альберт өгсөн дохион хадагтай Данглер түүнийг дараагийн завсралгаагаар өөрийнхөө лоожинд ирэхийг хүссэн дохио байлаа. Альбер түүнийг хүн хүлээж байгаагаан элтэд мэдэгдсэн бол тэр хүнийг удаан хүлээлгэж чилээлэхгүйгээр хүмүүцсэн хүн биш ажээ. Ийм учраас үзэгдэл дөнгөж дуусмагц хадагтай лоожинд очихыг яарав. Альбер авгай нарт мэхийн ёслоод Дебритэг гар барилаа. Хадагтай Данглер түүнийг их л ээлдэг сайхнаар малилзан өгцсөн бөгөөд харин ээжний өнөөхөл хүйтэн маягаар угтав. "Хайрт нөхөр минь, таны өмнө гайхаж алж учран олохыг болиод танаар туслуулахаар урьдсан хүн зогсож байгааг хар да" гэж Дебрэ хэлээд хадагтай надаас гүнгийн тухай асууж тэр хүн хэн болох, хаанаас ирсэн, хаашаа явж байгааг нь мэдгэж шаардаад байна. Би Клиостро биш хэцүү байдлаас гарах гэсэндэн Морсороос асуу. Тэр Монт Кристог 10 хуруу шигэ мэднэ гэж хэлчихлээ. Тэгээд л таныг дуудсан юм гэж Дебрэ хэлв. Хагас саяар тооцогдох нууц фонттой байж иймхэн зүйлийг мэдэхгүй байна гэдэг итгэшгүй хэрэг байна гэж хадагтай хэлэхэд Люсен "Надад тэр хагас сая байсан бол би зүгээр л хязгааргүй баянаас цааш юмгүй Монт Кристог гүнгийн тухай мэдээ цуглуулах гэж явахгүй өөр юмд хөрөнгийг зарцуулна. Зя, би суудлан найз Морсордон тавьж өгье. Одоо үүнээс асуугтун надад хамаагүй боллоо" гэж хариулв. Ямар ч баян гисэн 30,000 франкын үнэтэй 2 морь, 4 чихэнд нь тус бүр 5,000 франкын үнэтэй засмал алмаас шигтгэж ирүүлнэ гэж юу? Очир эрдэнэ гэдэг төвний ганц дуртай юм байгаамаа. Гэд Альбер инээж тэр Потимкин шиг халаас дүүрэн алмаас чулуутаа явж хурун шинэхөө чулууга унгалж явдаг шиг цацсан явдаг юм шиг санагдана. Тэр лава нэг газараас очир эрдэнийн уурхаа олсон байхаа гэж хадагтай Данглер хэлээд "Түшээ гүнгийн банкнд хэмжээгүй зарцуулах мөнгөний эрх нээсэн гэдгийг та нар мэдэх үү?" гэлээ. "Үгүй, би мэдээгүй" гэж Альбер хэлээд "Гэсэн ч би үүнийг гайхахгүй байна" гэв. Монт Кристо гүн Парист 1 жил болно. Тэгтэн 6 сая франк зарна гэж эрхэм Данглерт хэлсэн байна лээ. Нэрийн өөрчлөлт жуулчилж ива Персийн хаан гэж бодох хэрэгтэй. Тэр хүүхэн нь ямар гоо сайхан юм бэ? Люсен та ажиглав уу? гэж ээжний асуулаа. "Би таныг бусад хүүхний сайн сайхныг үннээр нь дүгндэг ганцхан хүн гэж боддог шүү." Люсен нүдэнтэн өрөөсөн шилийн аваачиж хараад "Гайхам сайхан хүүхэн байна" гэж хэллээ. Энэ хүүхэн хэн гэж болохыг эрхэмдээ Морсор мэдэх болов уу? Бидний ярьж байгаа битүүлэг хүний тухай бусдын мэдхийн адил тийм барагцаагаар мэднэ гэж энэ шаргуу асуултанд нь Альбер хариулаад "Энэ чинь Албан хүүхэн" гэж хэлв. "Тийм байна. Хувцаараа танигдж байна. Таны бидэнд хэлж байгаа зүйл чинь хэдийнэ олны мэдэх болсон зүйл.
Би тийм бүдүүлэг тайлбарлагч болсондоо харамсаж байна гэж Альбер хэлээд харин өвгөр миний мэдэх зүйл төгслөө. Бас тэр хүүхний хөгжимчин гэдгийг мэднэ. Намайг гүнгийн өглөөний цог барьж байхад тэр бүсгүй хөгжмөдөж байсан юм гэлээ. Тэгвэл тэр танаа гүн чинь гэртийн зочид хүлээж авдаг байх нэ гэж хадагтай Данглер асуулаа. Маш сайхнаар хүлээж авна гэж. Данглерыг шахаж байж түнд зориулж үдийн хоол эсвэл үчлэг хийлгвэл бидний хариуд нь өрөх баха. Та түүн дээр очино гэж юу гэж Дебрэ инээж хэлэхэд яагаад болдгоо юм? Хар хүнтэйгээ хамт очихгүй юу гэв. Тэр учир нь олдохгүй гүн чинь ихнэргүй штэ. Тийм биш гэдгийг та харж байгаа биз дээ гэж хэлээд хадагтай Данглер гоо үсгэлэнд хүүхэн өөдөж зааж бас инээлээ. Энэ хүүхэн чинь бол хүүхэн. Морсер танад өглөөний цайн дээр тэр өөрөө бидэнд хэлснийг санаж байна уу? Эрхэм Льюсен, та түүнийг хааны гүнжийн дүртэй болохыг зөвшөөрвөл таарна гэж хадагтай хэлэхэд Альбер тосож аваад 1001 шөнийн үлгэрийг шиг л гэж гэлээ. Зөвшөөрнө. Эрхэм минь хааны гүнжийг юу бүтээдэг вүлээ? Очир эрдэнийн чулуу шүү дээ. Тэгвэл энэ хүүхэн энэ эрдэнэс дотор умбож байдаг хүү юм. Эрдэнэс нь дэндүү ихтсэн гэж ээжний хэлээд өнгөө байсан бол хүзүү гар нь харагдаад уламж гоо сайхан байх байсан юм да гэхэд энэ зураач дуу харж байна уу? Бүр сэтгэл нь хөдөлчгөж гэж хадагтай Данглер хэлэв. Би сайхан юм бүхэнд дуртай гэж ээжний хариулахад Дебрэ тэгвэл та гүнг юу гэхэв? Над бол аятайхан хүн шиг байна гэж хэлэв. Гүн үү? Гэж ээжний сая болтол төөнөөд харах гэж бодоогүй байсан юм шиг байдалтайгаар асуугаад гүн дэндүү цагаан царайтай юм гэлээ. Тийм ээ. Чухам тэр царайны цагаан нь бидэнд сонирхогдоод байгаа юм гэж Альбер хэлээд гүнгийн хатан гээ түүнийг хүний цус сордог буг гэд байдаг юм гэв. Өө, гүнгийн хатан буцаад ирсэн юм уу гэж хадагтайг асуухад ээжний хажуугийн лоожид л сууж байна шүү дээ гэж хэлээд бараг бидний өөдөөс харсан тэр сайхан алтан шаргал өстэй хүүхэн гэлээ. Өө, харлаа гэж хадагтай Данглер хэлээд Морсер та юу хийхээ мэдэж байна уу гэж асуулаа. Хадагтай та тушаал да. Та гүн дээрээ ороод дараа нь түүнийг бидэн дээр авчирмаар байна. Авчирч яах юм бэ гэж ээжний асуулаа. Яах вэ? Түүнтэй ярихгүй юу? Чамд ч гэсэн түүнтэй ярихад сонирн байна үсттэй. Огтхон ч үгүй. Хачи хөхөч шүү гэж хадагтай Данглер бовтнолаа. Лава тэр өөрөө хүрээд ирэх байхаа. Таныг харчхаад мэндэлж байна гэж Альбер хэлэв. Хадагтай түүний хариуд нь ээлдгэр инээмсэглэн мэндэллээ. За яах вэ? Би золигт гарыг. Түүнтэй уулзаж болох эсхийг туршихаар та нарыг орхиж гарлаа гэж Альбер хэлэв. Лоож руу очихгүй юу? Түүнээс амар юм гэж юу яах вэ? Гэхдээ би танилцаагүй байгаа шүү дээ. Хинтээ? Гоо үсгэлэнд албан хүүхэнтэй? Гүй та түүнийг шивгч нэг гэвэзтэй. Тийм ээ. Гэхдээ та түүнийг хааны гүнж гэвэзтэй. За яах вэ? Очиж явааг минь харж хаад тэрч бас гараад ирж магадгүй. Магадгүй. Яв. За явлаа. Альбер бүхсгийн ёслоод гарч одлоо. Нэрэнч Альберийг гүнгийн үүдээр өнгөрөхөд хаалга нэгдэж Монте Кристо гарч ирлээ. Гудам зогсож байсан Алид араб хэлээр хэдэн үг хэлчихэд Альберийг сугдан авлаа. Али хаалга хаачхаад өмнө нь очиж зогсоход түүнийг тойрон амтэн хүн шавлаа. Танай Парис үнэхээр хачин хот юм да. Парисийнхан ч гайхалтай хүмүүс юм. Нэгэр хүн анх үзэж байгаа юм байхаа гэж хэлж болмоор. Юу болж байгааг нь ч ойлгохгүй байна. Хөөрхөө Алиг тойрчихсан байхыг хараач. Хэрвээ Парисаас нэг хүн Тунис, Константинопол, Багдад эсвэл Каирт очивол алинд нь ч гэсэн түүн дээр тэгж бөөгнөрч шавахгүй дээ гэж гүн хэлв. Энэ бол дорнодын хүмүүс сарвал ухаантай чухал хэрэгтэй юм ал хар сонирхолоос болж байгаа юм гэж Альбер хэлээд Али таны хүн болохоор Парист их амжилт олж байна. Та ч н одоо энд хамгийн анхаарлыг татаж байгаа хүн шүү дээ гэв. Нэрэ гэж юу? Би ийм ад завшааны ачийг хэнд хариулбал зохилтой бай. Та өөртөө л. Та 1000 луйдрын морь бэлгэлсэн Вангийн прокурорын эхнэрийн амийг аварсан.
хошууч Блекийн нэрээр шилдэг сайн морь ба сармагчингийн хэртэй хүн уралдаанд оруулсан. Тэгээд сүлд нь алтан цом хожиж түүнийг сайхан хөхөнд бэлгэлж байна. Энэ бүх үлгэрийг танд хэн яриав? Нэгдүгээр нь таныг өөрийнхөө лоожинд ирүүлэх буюу өөрөөр хэлбэл лоожинд нь таны байж байгааг бусдад харуулахыг өгтлийн хүсэж байгаа хадагтай даангалар. Хоёрдугаар нь бошооны сонин, гуравдугаар нь миний зөн бэлэг хэлсэн болно. Та нэрээ хүнд мэдгэдэхгүй гэсэн юм бол яагаад морин вампа гэж нэрлсэн юм бэ? Тийм ээ. Нэрээ болгоомжгүй явдал болсон юм байна гэж гүн хэлээд гүнхэд Морсер гүн операд ирдэггүй юм уу? Би хичнээн анхааралтай харсан боловч олж үзсэнгүй. Тэр өнөөдөр ирнэ. Хаана? Төшөө гүнгийн хадны лоожинд байх гэж бодож байна. Дэрэгдэн байгаа тэр сайхан авгаа охин нөө. Тийм ээ. Танд баяр хүргэхийг зөвшөөрнө үү? Альбер нэмсэглэж би энэ тухай дараа тодорхой ярий да. Хөгжим танд ямар санагдаж байна? Гэж асуулаа. Ямар хөгжим бэ? Бидний сайн сонсдог хөгжим. Диогны хэлснээр хүн гэж амтан дөөнийг зохиогоод хоёр хөлтэй далжигүргүй шууд дуулж байгаа болохоор ихэд сайхан хөгжим байна. Күер эрхэм гүнтэн юу? Хэрвээ та хүсвэл Диважингийн тэнгэрлэг охтын хоолоо нийлүүлэн дуулах дуугаар сэтгэлийн баясгаж чаддаг байх нэ гэж бодож болох нэ. Бараг л тийм дээ. Бэсмэн. Үхэх тавилантай хүний чих сонсоогүй тийм уянга хөгжим сонсъё гэж бодохоор би зөрмөглөн унтдаг юм. Тэгвэл та яг л хэрэгтэй газараа ирж дээ. Эрхэм гүнтэн минь хамтлаа нойрс. Үүний тулд дуурийг зохиодог юм. Нуулгүй хэлэхэд танай хөгжим дэндүү их чимээ шуугантай юм аа. Миний хэлж байгаа тэр нойроор нойрсоход анир чимээгүй тайван байдал хэрэгтэй. Бас тэгээ зарим нэг бэлтгэл. Өнөө гайхамшигтай гашин шүү. Чухам тийм. Бэста хөгжим сонсох юмсан гэж бодохоор бол манай дэрж оройн зог барьж угаарай л да. Би танад өгдөөний зог зоглохдоо тэр хөгжмөгтэн сонссон шүү дээ. Ромдо. Тийм ээ. Тэр чинь Гайдигийн пайпи хөгжим байсан юм. Хөөрхий хөгдмөл охин заримдаа надад нутгийнхаа дууг дуулж зугаацдаг юм. Альберт шалтгаан асуусангүй, гүнж дуугүй боллоо. Энэ минутанд хонх дугарлаа. Та намайг уучлаарай. Гэд гүн лоож руугаа явлаа. Тааллаараа бол доо. Гүнгийн хатан гээд бугч нь баяр хүргэж байна гэж хэлчихээрээ. Төшөө гүнгийн хатанд хэрэг зөвшөөрвөл өнөө оройтой тэдэн дээр очиж хүнтгэж байгаа илэрхийлье гэдгийг дамжуулаарай. 3 дугаар үзэгдэл эхэллээ. Энэ үзэгдлийн үед Морсер гүн хэлсэн ёсоор хадагтай Дангларын лоожид орж ирлээ. Гүн бол үзэгчдийн танхимыг догдлуулахар хүн биш болохоор лоожинд нь сууж байсан хүмүүсээс бусд нь түүний орж ирснийг мэдсэнгүй. Харин Монте Кристо орж ирэхийг харж амжаад үл мэдэг мушилцав. Гайдигийн тухайд гэвэл хөшиг нээгдмэгц орчин тойрон юу болж байгааг анзаархан боллоо. Бүхэл шууд шулуун хүмүүсийн адил зөвхөн нүд сонорт хүрч байгаа тэр зөвлөл анхаарлын татна. 3 дугаар үзэгдэл гардгаар ангарч бүжигч нь Нобель, Жюли, Лерен нар ердийнхөө бүжгийг хийж Роберт Марио Ханхо Гернадыг эрүүл тулаанд дуудаж сүүлд нь сүрлэг ван охиныхон гараас барьж өөрийнхөө уртхэлн нөмөргөн харуулах гэж тайзан дээгүүр явж өнгөрлөө. Түүний дараа хөшиг хаагдаж үзэгчд завсралгаанаар амрах байранд гарлаа. Гүн лоожноос гарч хэдэн секундын дараа хадагтай Дангларын лоожинд орж ирлээ. Хадагтай гайхан баярлсан сэтгэлэн гаргахгүй байж чадсангүй. Өө гүнтэн минь, таны ирсэнд би их баяртай байна гэж дуу олдон хэлээд би танд баярж талархснаа илэрхийлсэн зурвас дээрэн амаараа нэмж хэлэх юмсан гэж ихэд хүсэж байлаа гэв. Хадагтай та тэр үйл ялах хэмээг одоо хүртэл мартаагүй л байгаа мó? Би бүр мартчихаж. Тийм ээ, мартаагүй шүү. Түүний маргааш нь миний найз хадагтай Вилберийн мөн л тэрхүү мордоос болсон аюулаас аварсныг мартаж болохгүй шүү дээ. Хадагтай минь, энэ бол миний гавьяа биш. Миний нууби хүн Алил хадагтай Вилбер тус хүргэх аз тохиосон юм. Миний хүүг Ромын дээрэмчдийн гараас бас л Али аварсан уу? Гэж Морсер гүн асуухад Монте Кристо генералын сунгасан гарыг атгаад үгүй. Энэ удаа талархлыг би хүлээн авна. Гэхдээ та түрүүнд надад баярлж талархснаа хэлсэн. Би сонссон. Тэгэхээр одоо дахин сонсоход төдийл таатай биш байна. Хадагтай минь, та надад охиноо танилцуулахгүй юу? Гэлээ.
Тэр таныг нэрээр чинь хэдийн мэднэ. Бид энэ хэдэн өдөр ганцхан таны тухай ярилцгааж байгаа гэж хэлээд ээж нь энэ хүн бол Монте Кристо гүн гэж охиндоо хандан хэлв. Гүн мэхэн нислэхэд мадемуазель Данглер толгойд өхлөө. Гүн тантай хамт сууж байгаа гоо сайхан бүсгүй таны охин уу гэж түүний асуухад ийм дэндүү хүүхэд зангаар мэдэмхэрэн асуусанд нь гайхсан Монте Кристо үгүй дээ мадемуазель, энэ бол золгүй албан хүүхэн. Би асрамжандан авсан юм гэж хэлв. Нэр нь хэн гэдэг вэ? Гайде гэж Монте Кристо хариулв. Албан охин гинэ гэж Морсергүн бовтноход хадагтай Данглер тэмэг гүнтэн таны тэрх алдар гавьягаар алба хааж байсан Али Тебелини ордонд ийм сайхан хувцастай хүүхэн байсан уу гэж асуулаа. Та чин тэгвэл янинод байсан байх нэ гүнгвэ гэж Монте Кристо асуухад Морсер бэ пашин генерал сургагч байсан юм. Миний энэ жаахан хөрөн хогшил бол Албаны алдарт эзний хайрлсан өгөөмөр хайр хишгээс байгаа юм гэв. Тэр хүүхнийг хараач гэж хадагтай Данглер шалгаахад Морсер бовтнон хаана байна гэлээ. Тэр байна гэж Монте Кристо занган Морсер гүнгийн мөрөн дээр гараан тавин хоёул ложны хашлага дээгүүр тонгойлоо. Энэ үед Монте Кристо гүнг хайж ийш тийшин харж байсан Гайде Морсерийн мөрөөр тэрэн тонгоож байгаа түүний цагаан царайг олж харлаа. Үүнийг харсан бүсгүй медвүсийн толгой харсан хүн л тийм байдаг болов уу гэлтэй болж сайн харж авах гэсэн мэт сулхнаар дуу алдвал ойр байсан хүмүүс ба Алис сонсож яаран орж ирлээ. Харааж таны тэжээвэр өхөө яачих вэ? Би нэвгүй орох шиг боллоо гэж ээжний хэлэхэд гүн нэрэ тэглээ шүү гэсэн жаа хэрэггүй дээ. Гайд их бохомдоо болохоор элдв өнөр авч чаддаггүй юм. Эвгүй өнөр тэгэхээр ухаан баларддаг юм гэд гүн халааснасаа шилтээ бодсон гаргаж гэхдээ надад төөнийг аргалах юм бэ гэлээ. Тэгээд хадагтай түүний охин хоёрт мэхэн ёслоод гүн дээбэр хоёрын гарыг дахин адхаад хадагтай Данглерийн ложноос гарлаа. Түүнийг ложондон босож ирэхэд Гайдгийн царай цонхгөр хэвээрэн байв. Дөнгөж ормогцсон бүсгүй гараас нь шүүрэн барилаа. Залуу бүсгийн гар мөс шиг хүйтэн чиг даасан байхыг Монте Кристо мэдэрлээ. Ноёнт минь та хинтээ ярив гэж бүсгүй асуухад Монте Кристо Морсер гүнтэй танай алдарт эцэгт алба хааж хөрөнгө чинээтэй болсныхан ачийг санаж явдаг гин гэж хариулв. Буцар хамтан гэж Гайди дуулдаад энэ түүнийг төргүүдэд худалдсан. Түүний хөрөнгө хогшил гэдэг нь урвалтын үнэ хөлс байгаам. Миний эрхэм ноён чи үнийг одоо хүртэл мэдээгүй гэж юу гэв. Би Перт байхдаа иймэрхүү юм сонссон. Гэхдээ энэ явдлын нарийн ширээнийг мэдэхгүй. Яваа охин минь. Чи энэ бүгдийг над яриарай. Сони юм байж таарна гэж Монте Кристо хэлв. Тэгье. Одоо дахиад энэ хүний хойр байвал би үхэж мэдхэн. Гайди түргэн босоод сувд шүр шигтгэж ойсон цагаан гişмэр алчуураа нөмөрч тайзны хөшиг нээгдэж байгаа яг тэр үед ложноос яаран гарлаа. Альбрик гүнгийн хатан гээдэр босч ирэхэд хадагтай харааж энэ хүнтэй адил юм хийхгүй шүү. Робертийн 3 дугаар үзэгдлийг дуртайя үзчихээд яг 4 дугаар үзэгдэл дээр гараад явчих юм гэж хэллээ. 16 Ханш өсөж буурхан. Энэ уулзалтаас хойш хэд хоногийн дараа Альберт Морсер Монте Кристо гүнгийн Элисийн тал дахь өргөөнд нь айлчлан очлоо. Энэ сууц нь Монте Кристо асар их хөрөнгөндөө дулдуйдан төр зүрийнхэн сууцыг шигсэн янзлан застгийн адил хэдийн ордны шинжтэй болчихсон байлаа. Альберт төрүүчийн удаа хадагтай Данглер буюу Эрминадэ серверийн загтлаар илэрхийлсэн баяр талархлыг дахин дамжуулахаар иржээ. Альбрыг Люсен Дебрэ дагаж ирсэн бөгөөд тэрээр нөхрийнхөө талархсан үгэн дээр албан ёсны бус хэдүүг нэмж хэлэхэд жохом юунаас тэгж хэлэх болсон гүнгийн ажигламтхай харснаас зайлж чадсангүй. Тэрж байтугай Люсен хоёр талын сонирхолоос болж ирсэн мэт гүн санагдсан бөгөөд үүний нэг нь Шосе де Антийн гудамжин суугчдын сонирхлыг төлөөлсөн бололтой.
Үнэн хэрэгдээрийн хадагтай Данглер 30,000 франкын үнэтэй морд бэлгэлж, очир эрдэнсээр дүүрэн чимэглэгдсэн шивгчин хүүхэн дагуулж театрт очдог тэр хүн яаж суудгийг өөрийнхөө өдөр үзэх болцоогүй болохоор өөрийн ихтгэлт хүнийг нүд булган явуулж гүнгийн гэрийн байдлыг үзүүлэх гэсэн юм байна гэж айлтгүй бодож болох байлаа. Гэвч гүн төшөө гүнгийн хадны сонирхолтой холбогдсон Льюсэн ирж байгааг мэдсэн шинж огтхонч үзүүлсэнгүй. Та төшөө гүн Данглертай байнга уулздаг уу гэж Альбераас асуулаа. Тэгэлгүй яахав? Гүн та миний ярьсныг санаж байгаа биз дээ. Тэгвэл хуучин хэвээрэн байгаа хэрэггүй. Бөөр чи илүү. Энд шийдчихсэн хэрэг юм шүү гэж Льюсэн хэлв. Тэгээд ярен тангалтай оролцсон гэж үзэх бололтой яст мэлхийн хуйган хүрээтэй өрөөс нь нүдний шилэн зүүж таягныхан алтан толгойг хазлан таслан дотор явж зэвсэг зургуудыг сонирхож гарлаа. Таны хэлснээр бол эцсийн шийдвэр гарах болоогүй юм шиг санагдах юм гэж Монте Кристо гүн Альберт хэллээ. Яах чарга алгадаа. Ажил явдал гэдэг чинь харавсан сум шиг л хурдан болж байна. Тэдний тухай бодоогүй байхад л тэд чиний тухай бодоод байх юм. Эргээд л харахад хичнээн хол явчихсан харагдах юм. Манай эцэг эрхэм Данглер хоёр Испанд алба хааж, манай аав айрамд Данглер арын албанд байсан юм. Жухам тэндэл ховсголын үед хоосорсон эцэг минь улс төр ба цэргийн эрх тушаалан олж, урд өмнө хангалуун дүүрэн байгаагүй Данглер улс төр санхүүгийн гайхан нэр төр эрх тушаалыг олж авсан юм. Нэрэн эрхэм Данглерын очиход тэгж ярьж байсан шүү гэж Монте Кристо хэлээд альбом үзэж байсан Льюснийг харж Мадемуазель Эжни гэдэг чинь сайхан хүн байна лээ. Эжни гэдэг байхаа гэж нэмж хэлэхэд Альбер үнэхээр гоо сайхан хүн шүү. Гэхдээ би иймэрхүү гоо сайхныг үнэлдэг хүн биш ээ. Би түн тохирохгүй хүн гэж хариулв. Тэр бүсгүй бүр таны эхнэр болчихсон юм шиг ярьж байх шүү. Оо гэж Альбер дуурайд Льюснийг дуран зураг сонирхож эхэллээ. Та энэ гэрлэлтэнд тийм их сэтгэл хөөрөхгүй байх шиг санагдах юм гэж Монте Кристо гүн хэлв. Мадемуазель Данглер дэндүү баян юм. Энээс нь л би яах юм да. Хачин шилтгаан байна да. Өөрөө баян биш гэж юу? гэж Монте Кристо хариулв. Манай эцгийн жилийн орлого нь 50 орчим мянган ливр. Тэгэхээр намайг эхнэр авахаар түүнээс нь лав 12 мянгыг надад тасалж өгөх байх. Тийм ээ. Энд зэгсэн том хөрөнгөтэй. Ялангуяа Парис ч үү дээ. Хөрөнгө гэдэг маань гол нь биш. Нэр алдар, нийгмийн дотор эзэлж байгаа байр суурь гэдэг чинь бас л нэг баялаг шүү дээ. Танд цуутай нэр, нийгмийн дотор өндөр байр байна. Түүнээс гадна Морсер гүн бол цэрэг хүн. Баяр шиг хүнд уран худалдагддаггүй. Дюг Эскилин шиг ядуу зүдүү байдал хосолсон байхыг харахад сэтгэлд таатай байдаг. Завшихыг мэддэггүй харамгүй сэтгэл гэдэг бол сайн төрөлд элд хамгаас илүүгээр гялздаг нарны туяа байгаа юм. Би энэ гэрлэлтийг хамгийн тохирсон гэрлэлт гэж бодоод байгаа юм да. Мадемуазель Данглер танд баялгаагүй нь та түүнд сайн сайхан нэр алдрыг өгнө шүү дээ. Гэхэд Альбер бодлогоширсан байдалтай толгой сэгсрэн бас нэг явдал байна гэж хэлв. Таны баян чинэлэг гоо сайхан бүсгүйд дургуйцэд байдгийн учрыг ойлгоход хэцүү байна гэдгээ нуулгүй хэлье гэж гүн хэлэхэд хэрвээ үүнийг зэвүрхэх гэж хэлж болдог бол би ганцаараач тэгдэг юм биш шүү гэж Морсер хариулв. Тэгвэл өөр хэм бэ? Та чинь эцгийгэн энэ гэрэлтэнд дуртай байгаа гэж хэлсэн шүү дээ. Миний ээж хурц бөгөөд үннийг олгогч нүдтэй. Ингээд л энэ гэрэлтэд ээж маань дургуйцэд байгаа юм. Ээж маань Данглерыханд нэг л итгэлгүй байдаг юм. За энэ ч мэдээж хэрэг гэж гүн баг зэрэг унжруулсхийн хэлээд гоо сайхан язгууртан шинжийн охин манлаа болсон хадагтай Морсер ширүүн дөрвөн гарт хөрхөөсөн баг зэрэг айж байгаа байлгүй. Энж зүүн хэрэг л дээ гэв. Тийм эсхийг үнэндээ мэдэхгүй юм аа. Харин би тэр охинтой гэрэлчихвэл ээж минь золгүй амтан болж хоцорно гэдгийг л мэдэж байна. Одоогоос сар агсын өмнө энэ асуудлын ашиг тустай талыг хэлцэх гэж цугларахаар шийдэж байсан боловч миний толгой өвчин эхлээд гэхэд жинхнэр үү гэд гүн инээмсэглэв. Жинхнэр байлгүй яах вэ? Лав хайснаас болсон байх. Үүнээс болоод зөвлгөөнийг 2 сараар хойшлуулсан юм. Яарад ч байх юмгүй хэрэгэлдэ. Би дөнгөж 21-тэй. Ээжний 17 настай. Одоо 2 сарын хугацаа маань эх 7 хоногт дуусна. Тэгэхээр үүргээ биелүүлэх хэрэг болох нь. Энэ явдал намайг хичнээн зовоож байгааг хүндэт гүн та мэдэхгүй байгаа байх.
Та эрх дураараа явдаг ямар азтай хүн бэ? Үгүй дээ. Таныг ч гэсэн эрх дураараа байхад чинь юу саад болоод байгаа юм? Би Данглерын охинтой суухгүй бол эцэгт минь их л тусгүй хэрэг болох юм л да. Гэхдээ тэгвэл тэргүүнтэйгээ суучихгүй юу? Гэж хэлээд гүн мөрөө хөдлөглөө. Харин суучхвал ээжд маань харамсалтайгаар барахгүй гунигтай хэрэг болно. Гэж Альберт татгалзахад гүн тэгвэл тэгээ суухгүй байхгүй юу? Гэлээ. Би бодъё, оролдъё. Та харин надад зөвлөгөө сургамж өгтөө татгалзахгүй тийм үү? Та ч намайг эннээс аргалж гаргах чинь билүү? Би ээжигээ гомдоохгүй тулд аавтайгаа зөвлөдөх нь яах вэ? Монт Кристо буруу харлаа. Сэтгэлэн төгссөн шинжтэй байлаа. Тэгээ зочдын өрөөний булангийн зөөлөн сандал дээр суугаад баруун гартаа харанда зүүн гартаа тэмдэглэлийн дэвтэр барьж суугаа Дебрэд хандан та юу хийж байгаа юм бэ? Бүсэнийг хараад зурж байгаа мó? Гэв. Би юу? За нэг тиймэрхүү юм да. Ийм болохоор уран зураг дуртай байдаг юм. Гэсэн ч энэ удаа би өөр юм хийж тооцоо гаргаж байна. Гэд цаатхан тайвнаар хариулв. Тоо бодож байна гинэ. Тийм ээ, би тооцоо гаргаж байна. Энэ бас бэс танд хамаарагдана. Гайтын сүүлчийн өсөлтөөр Данглерын банк хичнээн хожсныг тооцоолж байна. 3 өдрийн дотор хувь нийлүүлсэн тэмдэгт 206-аас 409-д хүрсэн байна. Өөрдөөс харж чаддаг банкны эзэн ихээхэн хэсгийг 206-аар авсан байна лээ. Миний тооцоогоор тэр 3000 хожсон байна. Энэ түүний хамгийн амжилттай ажиллагаа нь биш ээ. Энэ жил Испани облигацаас саяг хожсон шүү дээ. Гэж Альбер хэлэхэд Льюисэн хүндэт нөхөр минь. Монт Кристо гүн танд италичууд шиг мөнгө ба ариун явдал хоёр хагас байдаг гэж хэлэх байх. Энэ ч арай их байна. Надад иймэрхүү юм ярихаар би зөвхөн мөрөөл авчдаг юм. Гэв. Үгүй. Та өөрөө Гайтийн тухай ярьсан шүү дээ. Гэж Монт Кристо хэллээ. Гайти бол өөр хэрэг. Гайти бол мөнгөний онжооны Экарте юм. Болиот, Вист, Бостон гэх мэтийн хөдрийн тоглоомд дурлал сэтгэл татагдж болно. Гэсэн ч эцэстэн түүндэн хөрчихдөг юм. Харин Экарте бол хүнийг татах чадвараа алддаггүй юм да. Амт таллаг гэсэн үг. Ингээд Данглер өчигдөр 406-аар худалдаад халаасандан 300 мянгыг хийсэн. Харин 205 хүртэл унжчихсан өнөөдрийг хүлээсэн бол 300 мянган франк хожихын оронд 20-25 мянгыг алдах байсан юм. Яагаад 409-өөс 205 хүртэл ундаг вүлээ? Гэж Монт Кристо асуугаад намайг уучлаарай. Би тэр биржгийн чимний явуулгыг ёстой мэддэггүй хүн дээ. Гэлээ. Яагаад гэвэл мэдээ баримт гэдэг чинь цуурч ирдэг болохоос адилхан байдагуд байгаа юм шүү дээ. Гэж Альбер инэн хариулахад нь чөтгөр ав. Эрхэм Данглер нэг өдөр 300 мянган франкын алдах хожихоос буцахгүй аз үздэг байх нэ. Тэгэлэр тоолж баршгүй хөрөнгөтэй хүү юм аа. Гэж гүн дуу алдав. Үгүй дээ. Өөрөө тэгж тоглодоггүй. Харин хадагтай Данглер л тоглодог юм. Гэж Льюисэн сэргэж хэлээд гайхамаар зоригтой хөөхөн шүү. Гэж нэмж хэллээ. Ингээд Льюисэн та ухаантай бас тэгээд ирж байгаа мэдээнүүдийн үндсэнийг мэдэх их болог дээр нь сууж байгаа хүн болохоор түүнийг зогсоох хэрэгтэй юм да. Гэж Альбер нэмсэглэн хэлэхэд Льюисэн нөхөрч тэгж чадахгүй байхад би яаж чадах вэ? Гэж асуугаад та хадагтан занг мэдэн шүү дээ. Хэний ч нөлөөнд автдаггүй дуртай юм аа л хийдэг хүн. Гэж хэллээ. Гэхдээ би таны оронд байсан бол гэж Альбер хэлэхэд тэгвэл яах байсан гэж. Тэгвэл түүнийг эмнэх байсан та. Энэ бол түүний ирээдүйн хүргэнд их л тустай хэрэг болно доо. Ямар маягаар вэ? Маш амархан. Би бол тэр авгаад сургамж өгнө. Сургамжii? Тийм ээ. Сайдын гарын нарийн бичгийн дарга тушаалч нь таныг нэр хүндтэй хүн болгож байгаа болохоор таныг амал нэвэл биржийн төлөөлөгчд үг болгоныг түргэн бичлэгээр тэмдэглэн авна. Тэгээд та тэр хүүхнийг дараагаар 100 мянгаад франк алдахад хүрэгчих. Тэгвэл болгоомжтой хянуур болчихно доо. Би таны хэлж байгааг ойлгохгүй байна. Гэж Льюисэн бутнахад харин ч их ойлгомжтой байгаа юм биш үү? Гэж Альбер үнэн цагаан санаанаас хариулаад та нэг сайхан өглөөл хэний ч санаанд ормгүй танаас өөр хинч мэдээгүй байгаа цахилгаан утасны тухай хэлж өрөх. Жишээлбэл Габриэлийн 4-р генерхийг байхыг өчигдөр харжээ. Инхээр бирждэр ханш өснөд. Данглер хадагтаа энэ байдлыг ашиглаж хожоо гаргахыг хүсээд маргааш өдөр нь Бушаныг сонин дээрэн уржигдэр 4-р генерхийг Габриэлинд байсныг харсан мэтэр учрыг мэдэх хүмүүсийн зарласан нь үнэн байдалд огт нийцэхгүй байна. 4-р генерх шин гүрнээсээ хизээж гараагүй гэж зарлахаар хадагтаа зайлшгүй алдах болно. Гэлээ.
Тэгэхэд Льюсэн хүйтнэр нэмсэглэв. Энэ ярианы үед огт анзаараагүй дөр үзүүлж суусан Монте Кристо нэг ч үг өрхөлгүй сонссон бөгөөд түүний хурц хараанаас гарын нарийн бичгийн даргын эвгүрхсэн байдал мэдэгдэлгүй өнгөрсөнгүй. Ингээд зун гүрсний Альбер огт анзаараагүй байтал Льюсэн явхаар боллоо. Үнэхээр сэтгэл нь элтэд эвгүрхэх бололтой. Гүн түүний гаргаж өгтөн хажуугийнхаа хүнд дуулдахааргүй хэдэн үг хэлэхэд саадах нь "Дурта ятагийн гүнтэн минь би зөвшөөрч байна" гэж хариулв. Гүн залуу морсор дээр эргэж ирээд "Та эрхэм Дебрегийн дэргэд хадам ихэхийн тухай тэгж ярьж болохгүй гэж бодсонгүй юу?" гэж хэлэхэд "Гүн танаас хадам гэдэг үгийг болоогүй байхад хэрэглэхгүй байхыг гуй" гэж морсор хэлв. Үнэн дээр гүнгийн хатан энэ гэрлэлтийг тэгж хэсэргүцэж байгаа юм гэж юу? Тэгэхээр барахуудаа хатагтад англиар манад маш цөөхөн ирдэг. Манай ээж тэдний амьдралдаа хоёр хол очсон байх. Ийм л байдг юм да. Тэгвэл би одоо тантай нуулгүй ярий. Эрхэм Данглер бол миний мөнгө байгаа банкны эзэн. Эрхэм Вилбер бол аз тохиолдож үзүүлсэн тусын хариуд их л найрсаг байдаг юм. Тийм учраас ч лав өчнөн урилга зочилгоо болно гэж бодож байна. Тэгэхээр би энэ бүгдийг тоомсорлохгүй байна гэж харагдахгүй тулд тэрч байтугай би өөрөө бусдад санамж болохын тулд отель дэх байшиндан Данглер ба Вилберийнхнийг хөрнө. Хэрвээ би таныг ээж аавынтай адилаар энүүндэн өрвөл хорвын өмнөх уулзалт мэт болчих юм биш биз? Ялангуяа түшээгүн Данглер охиноо дагуулж ирвэл хадагтай морсорт эвгүй санагдах юм биш биз дээ? Тэгвэл намайг танаа ээж үзэж чадахгүй болчих мэдх юм да. Би ингүүлэх тунж дургүй байна. Харин би бол хадагтай миний тухай сайн санаж байдгийг их л хүндэтгэж явдаг хүн гэж гүн хэлв. Гүн таныг ингэж илэн далангүй хэлсэн явдалд би ихэд талархаж байна. Тэгэхээр би таны цайлга дээр ирэхгүй байхыг зөвшөөрнө. Та манай ээжийн бодлыг хүндэтгэж байдаг гэж хэлсэн шүү дээ. Ээж танд сайнаар ханддаг юм гэж морсор хариулахад та тэгж боддог уу гэж гүн ихэд сонирхон асуулаа. Би үүнд итгэлтэй байна. Таныг манад очсны дараа бид таны тухай бүтэн цаг ярьсан шүү. Энд яах вэ? Яриандан эргэж оръё. Та ээжийн тухай юу гэж боддгийг ээж маань мэдвэл танд их л талархах байх та. Би энэ үргийг өөртөө хүлээн авна. Харин түүнийг аавд мэдэгдвэл галзуурна та. Гүн энэд алдлаа. Тэгээд Альберт одоо та хэрэг байдлыг мэдэх боллоо. Бас ноён хатан Данглерч намайг онцгой хүмүүжлгүй хүн гэж үзэх болно. Тэд та бид хоёрыг Парист хамгийн хуучин танил гэдгийг мэддэг болохоор цайлганд ирсэн хүмүүс яагаад таныг ураагүй вүлээ гэж асуувал яана. Тэгэхээр тэднийг өрөмшөхүйц ямар нэгэн газар өргөдөн явлаа гэж надад бичгээр мэдгдээрээ. Банкны эцэд зөвхөн бичиг баримтыг л нотлогоо болгодгийг та мэднэ шүү дээ гэж хэллээ. Үгүй дээ гүнтэн минь. Би өөр илүү сайн юм хий. Манай ээж тэнгисийн агаар амьсгалах юмсан гэд байгаа юм гэж Альбер хэлээд та хэдийд сайлах юм гэж асуухт нь бям гарагт гэж хариуллаа. Тэгвэл сайн хэрэг. Өнөөдөр чинь мягмар. Бид маргааш яваад нөгөөдөр гэхэд Трипорт байна. Гүн та хүнд ямар нэг эвгүй байдал төрүүлэхгүй хичээдэг тань их сайхан хэрэг байна шүү. Үгүй дээ. Та намайг хэтрүүлж байна. Би зүгээр л та нарт аятай байлгах л гэсэн юм. Та тэгэд урилга хизээтэй ажихсан юм бэ? Өнөөдөр их сайн хэрэг. Би одоохон Данглерынд очиж ээж бид хоёр маргааш Парисаас явна гэд хэлчихье. Та бид хоёр дайралтаагүй. Тэгэхээр бид таны тэр цайлгын тухай юу ч мэдээгүй. Тийм биз? Гэвч бодоорой. Таныг манад байхад чинь Дебрэ саяхан харсан шүү дээ. Оо, нэрээ тийм л дээ. Тэгвэл яах вэ? Таныг манад ирэхээр чинь би өрсөн боловч та ээжтэйгээ хамт Трипор орохоор явах учраа тун ирж чадахгүй нэ гэж чин зүрхнээсээ хариулсан байг л дээ. За тэгвэл ингэж шийдье. Харин та ээжийг явахаас өмнө уулзахгүй юу? Явахаас өмнө уулзна гэдэг нэлээд хэцүү хэрэг. Түүнээс гадна би та нарын ямаа тохиороход чинь саад болно. За тэгвэл таалаараа бол доо. Та тун гайхалтай хүн. Би таныг хүндэтгэж байдаг юм шүү. Тэгвэл би улам их таалагдахын тулд яавал зөхөх вэ? Яавал зөхөх вэ гинэ? Тэмээ би мэдх юмсан гэж бодож байна. Та өнөөдөр салхин мэд чөлөөтэй байгаа. Тэгэхээр манад очиж үдийн хоол зооглие. Бид хэдүүлэх нэ. Өөрөөр хэлбэл та ээж бид гурав байна. Та хадагтайг дөнгөж зэрвсгэн харсан шүү дээ. Одоо түүнтэй ойрхон танилцсан. Гайхалтай эмэгтэй шүү. ертөнцийн түүнээс 20 дүү бас нэг тийм хүүхэн байдгүйд нь би харамсдаг юм. Хэрвээ тийм байсан бол мөдхөн л хадагтай Морсероос гадна Бейсийн хатан Морсер гэж авхаа гарч ирэх байсан гэж би батлан хэлнэ. Таныг очиход манай эцэг байхгүй байна.
Тэр өнөөдөр комиссийн ажилтай болохоор тэндэн өдийн хоол зооглоно. Явж аялал жуулчлалынхаа тухай ярилцгаая. Та энэ орчлон ертөнцийг цөмийг нь үзсэн хүн. Тэгэхээр өөртөө тохиолдож байсан учрал явдлын тухай мөн шивгчэн хүүхэн гэж нэрлэх боловч хааныг үн шиг харагддаг. Тэр тантай цуг операд байсан гоо үсгэлэнд албан хүүхнийхээ тухай ярьж өгөөч. Бид Итали, Испани хэлээр ярэмц. Зөвшөөрөлдөө та. Ээж танд их л талархах болно доо. Гэв. Би танд маш их талархаж байна гэж гүн хариулаад таны урилга надад таатай сайхан зүйл боловч хүлээж авч чадахгүйгэн харамсаж байна. Та намайг завтаа гэж тиймээ бодож байна. Би нэгэн хүнтэй уулзах маш чухал хэрэгтэй. Гэлээ. Болгоомжлоорой. Та саяхан сэтгэлдээ таалагдахгүй цайлагнаас яаж мултран гарахыг зааж сургасан шүү. Надад нотлохоо хэрэгтэй. Харин би аз болоход Данглер шиг банкны эзэн хүн биш боловч түн шиг юмд итгэдэг хүн шүү. Тэгвэл би танд нотлохоо өгье гэж гүн хэлээд хонгоон дуургалаа. Гэсэн чи гүн та манай ээжийн үдийн зооглохоос 2 удаа татгалзаж байна шүү. Нэг л шалтгаан байна да гэж муурсар хэлв. Тэгэхэд Монт Кристо зочин татуус хийлээ. Таныг арай ингэж бодоогүй байхаа гэж би найдаж байна гэж хэлснээр ашгүй миний нотлохоо ирлээ гэв. Энэ үед Батистын урж ирээд үүдэн зогслоо. Би таныг ирнэ гэж мэдээгүй байсан тийм биз? Юу ч гэх юм билээ дээ. Та тийм ер бишийн хүн болохоор тэгсэн гэж хэлэх аргаалгаа. Өгөөдөл таныг өдийн хоолнд орно гэж мэдээгүй байсан шүү дээ. Харин энэ ч үнэн шүү. За тэгвэл сайн. Батистэн. Таныг би өнөө өглөө өрөөндөө дуудаж аваачаад юу гэж хэлсэн бэлээ? Гэгэн эзэн тань дээр 5 цагаас хойш хэн ч ирсэн хүлээж авахгүй вэ гэж хэлсэн. Тэгээд дараа нь юу гэлээ? Үгүй гүнт минь гэж Альбрын эхлэн хэлтэлээ. Үгүй. Ямар ч үйл гэсэн бэйс минь миний тухай яриад байгаа тэр бэтүүлэг нэр алдраас салахыг хүсэж байна. Дандаа л Манфредийг дуурайж байх гэж ярьшигтай ажил. Би хүн бүхэнтэй адилхан байхыг хүсдэг. За тэгээд дараа нь Батистэн цааш нь яриарэ гэж гүн хэллээ. Дараа нь зөвхөн эрхэм хошууч Бартоломе Кавалкантиг хүүтэй хамт хүлээж ав гэж хэлсэн. Та дуулав уу? Италийн аль эртний удам судрын нэг хошууч Бартоломе Кавалканти мөн тантай адил бэс хэрэгмтэй түүний хүү. Таны ихэр настай маш хонгор сайхан залуу хоёр ирэндээ. Гарал удмын Данте өөрөө гаргаж байсан юм. Яагав нөгөө тамынхны 10 дугаар дуунд байдгүй юу? Та санаж байж болох юм. Энэ залуу эцгийнхээ саясын хөрөнгөнд дулдуйдан Парисын дээдсийн хүрээлэнд орж байгаа юм. Хошууч өнөөдөр хүүтэйгээ Итали руу бол континогоор над дээр авч ирнэ. Надад хүүгээ даалгаж өгч байгаа юм л да. Хэрв болох үсэр хүн бол би түүнийг дээдсийн хүрээлэнд дэвшүүлэн оруулах юм. Та надад туслана биз дээ? Мэдээж хэрэг. Тэгвэл тэр хошууч Кавалканти чинь таны хуучин тань лөө гэж Альбер асуулаа. Огтхон ч үгүй. Энэ бол маш нэр хүндтэй, даруй зонтой юмны учрыг олдог хүн байгаа юм. Ийм хүн Италид олон л доо. Эртний удам угсааны улс байгаа юм. Би хэдэн удаа түүнтэй Флоренц, Болон, Лукэд арилцсан юм л да. Тэгэд наашаа ирнэ гэдгээ мэдгдсэн байна лээ. Замын танилуд гэдэг чинь их л шаардлагатай улс байдаг байна. Тэд нэг удаа дайралтад л боловсон хүний ёсоор аятайхан найрсаг харьцчих бол хожим дандаа л тэгүүлж байх санаатай улс байдаг юм. Эрхэм хошууч Кавалканти эзэн тулсын үед Москвад очиж хөлдөж өгөх гэж явахдаа Парисаар нэг удаа дайрч өнгөрснөө одоо дахин ирж үзэхээр яваа юм гинэ. Би түүнийг сайн хоолоор зочлоно. Тэр надад хүүгэн захиж орхиход нь би түүнийг харж дураар нь дөргүүлж бая гэж ам өгч хоцорно. Тэгээд өглөг авлаггүй болох юм. Маш сайн хэрэг байна. Та үнэлж баршгүй халамжлын хүмүүжүүлэгч болно доо. За баяртай. Бид Нямгарагт ирнэ. Ингээд би Францаас захидал авсан юм байна шүү гэж Альбер хэлэхэд. Уухай. Тэр Италид хуучин шигэн таатай сайхан байгаа юм байх та гэж Монт Кристо асуулаа. Тийм л юм шиг байна. Харин таныг байхгүй тарамсаж байгаа юм байна. Тэр таныг Ромын наран байсан. Одоо байхгүй болохоор нь бүдэг бүрхэг мэт болчихё гэсэн байна лээ. Энэ лав бороо орж байна гэсэн үг шүү хаа. Таны найз миний тухай өөрөөр бодох болжээ гэсэн үг болж байна уу? Үгүй дээ. Харин тэр таны гайхамшигын сонин хүн гэж баталсан хэвээр учраа таны байхгүйд харамсаж байгаа юм байна. Тэр тун аятайхан хүн байна лээ гэж Монт Кристо хэлээд түүнийг орой хоол идчих санаатай ирж явхад нь анх дайралдаж манайд очиж хоол идсэн тэр оройгоос эхлээд миний сэтгэлд таалагдсан юм. Хэрвээ би андуураагүй бол тэр чинь генерал Дэ Эпинигийн хүү байхаа гэж асуулаа. Яг тийм. Өнөөх 1815 онд муухагаар халагдсан хүн мөн биз дээ.
Тийм ээ, Бонапартын алжчихсан юм. Тийм. Тэр надад ихэд таалагддаг. Харин түүнд эхнэр авч өгөх гээгүй байна уу? Тэр чинь Вильберийн охинтой суух гэж байгаа шүү дээ. Өө, бүр шийдчихсэн юм уу? Миний мадмуазел Данглертай суух гэж байгаатай яг адилхан гэж Альбер хэлээд инээлээ. Танд инээдтэй байна. Тийм ээ. Яагаад тэр бэлээ? Энэ гэрэлтэд Данглерын охин бид хоёрын бие биендээ талтай байдаг шиг тийм хоёр талын талархал байгаа юм. Үгүй ээ. Гүн та бид хоёр хүүхнүүд харчуулын тухай ярьдаг шигээр хүүхнүүдийн тухай жалчиж байна да. Энд ч уучламгүй хэрэг шүү. Гэд Альбер бослоо. Та бүр явах нь уу? Асуугаад явах вэ? Би танд яршиг болж бүтэн 2 цаг суулаа. Тэгээд та явах нь уу гэж асуудаг чинь надад их л сайхан байна. Үндэн та энэ хорвоо дээр хамгийн ээлдэх үе юм. Бас тэгээд танаа зарснаар ямар их сургуультай болсвэ. Ялангуяа Батистийн. Би бол хизээж тийм хүнтэй болж чадахгүй те. Миний зарснаар бол Францын театрт гардаг зарснаар шиг ёс болгосон улс байх юм. Хэрвээ та Батистнаас салмаар санагдвал над өгөөрэй. Тэгэмц. Баязаарай, бас болоогүй байна. Тэр ирсэн даруй замтай Синьор Кавалкантида миний мэндийг хүргэчихээрэй. Хэрвээ хүүгээ хүнтэй суулгана гэвэл маш баян, эхийнхэн талаас байсан ч хамаагүй маш дээд удамтай охиныг олж өгөхийг бодоорой. Би танд энэ талаар тусална. Үнэхээр тийм болоод байгаа гэж юу? Гэж Монте Кристо хэллээ. Тийм ээ. Тэгэж ам өчөг өгч болохгүй. Юмыг аж мэдхэв. Гүнт мэндэ гэж морсэр дуалдаад та надад ямар их тус хөрөг вэ? Хэрвээ би таны ачаар үгүйтэл 10 жил ихнэргүй явбал танд түмэнтэй баярлахсан. Гэхэд нэм юм бүхэн боломжтой гэж Монте Кристо ноцтойхон хариуллаа. Тэгэд Альбертээс солохос гүйцэтгээд өрөөндөн орж ирж хонхон 3 та дуургалаа. Бертуччо орж ирлээ. Бертуччо, би Бямбгарагт Отильдон зочид хүлээн авна гэж гүн хэлэхэд Бертуччо үл мэдэг дав хийлээ. Сонслоо гэгийн эзэн минь. Юм бүхнийг зохисоор нь хийхэд та надад хэрэгтэй байна. Тэр чин сайхан байшин. Үгүйтэл сайхан болж болох байшин гэж гүн өргөжлүүлэн ярьлаа. Үүний тулд гэгийн эзэн минь цөмийн өөрчлөх хэрэгтэй болно. Ханы нөнг их муучсан байна лээ. Тэгвэл улаан бүсээр өнгөлсөн унтлахын өрөөнөөс бусдыг бүгдийг өөрчлөлдөө. Унтлахын өрөөг яг тэр байсан хэвээр нь орхиорой. Бертуччо мэхийн ёслоо. Цэцэрлэгт гар битгий хүрээрээ. Харин хашаан доторхыг дуртаагаараа өөрчилж болно. Ер нь хашаа танигдахааргүй болвол надад сайхан л байна. Гэгийн эзэн таны сэтгэл тааруулахын тулд бүхнийг хий. Харин гэгийн эзэн та хоолны талаар надад заавраагүй л улам санаа зовлтгүй болж болох байна. Ингэхэд хүндэт Бертуччо, та Парис ирснээсээ хойш нэг л биш болоод давдав гэд байдаг болчихж. Та намайг ойлгохоо болчихлоо гэж юу? Гэгийн эзэн минь гүй ядахтан хэн эрхийг хэлж болгосон болов? Би өөрөө ч мэдэхгүй байна. Танд бол бүр мэдхийн ч хэрэг алга. Лукулын дэн хоол иднэ гэсэн үг. Ингээл гүйцээ. Бертуччо бүхэн ёслоод гарч одлоо.